Монгол банк үзүүлж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ санхүүгийн боловсролын агуулгын хүрээнд хуримтлал тэл хичээлийг хүргэж байна. Анхаарлаа хандуулаарай. Тэгэхээр бид бүхний амьдралд маш олон асуудлууд тохиолдог. Мөн түүнээс үүдэлтэй санхүүгийн бэрхшээлүүд ч бас тохиолдож байдаг. Тэгэхээр хэрвээ бид хуримтлалтай бол энэ асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэх боломжтой гэдгийг бид маш сайн мэддэг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд иргэд маань хуримтлал үүсгэх, хадгаламжтай болох дадал хвшлийг өөрсдөө бий болгосоор байна. Тэгэхээр бүгдээрээ Монгол банкны 2019 оны тайланд дурдсан нэгэн тоо мэдээлэлтэй танилцъя. Уг тайлангаас үзэхэд сүүлийн 4 жилд иргэдийн хадгаламжийн тоо маш сайн өссөн байна. 2019 онд гэхэд одоогийн байдлаар 3,246,547 хадгаламжийн данс бий болоод байгаа юм байна. Та ч гэсэн хуримтлуулахыг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр та хуримтлуулах аргыг мэдэж амьдралдаа хэрэгжүүлэх чадварыг эзэмших болно. Тэгэхээр хуримтлалаа эхлүүлэхийн тулд танд хэд хэдэн чухал зүйлс хэрэгтэй. Үүнд хуримтлалын зорилго, хуримтлалын төлөвлөгөө, ач холбогдол болон хуримтлалын зарчмын талаар бид бүхэн мэдэх ёстой. За тэгэхээр энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахар зочин багшгаа урья. Санхүүгийн боловсролын олон улсын сурагч багш Оюн Чимэг. За баярлалаа ах トゥ яа. Хуримтлуулах бол маш чухал зүйл ээ. Хуримтлуулах заавал шаардлагатай гэдгийг мэдээд байгаа хэрнээ хүмүүс маань мөнгө хуримтлуулж чадахгүй байна вэ? Тэгвэл энэ дээр бид нар одоо арга зааж өгөх гэж байна л да. За, зорилготой хуримтлал аривжиж хуримтлагддаг байх нь байна. Хэрвээ хуримтлал маань зориггүй байх юм бол хамгийн ихний шаардлагаар л ийм ч юмд хэрэг боллоо, тийм ч юмд хэрэг боллоо гэж хамгийн ихний шаардлагаар зарцуулагддаг байх нь. Яг нь жишээ дурдъя л та. Ерөнхийдөө дийлэнхтэй манай иргэд банкнд очиод хадгаламж нээлгэж байгаа байдлыг харж байхад за нэг ер нь хэдэн цаас гар дээр байгаад байна. За энийг үржихгүй тулд нэг хадгаламжийн дансанд хийчихье гэсэн тийм зорилготойгоор очиж хуримтлалаа нээлгэж явах жишээтэй. Тэгвэл юуны төрөнд хуримтлуулах гэж байгаа хүн бол яг юунд зориулж ямар хугацаатай ямар хэмжээтэй хуримтлал хийх гэж байгаа юм бэ гэдгээ төлөвлөж жагаад дараа нь хуримтлуулах нэ. Ер нь бол санхүүгийн боловсролд иргэд маань хамгийн багадаа 4 төрлийн хуримтлалтай байх зохимжтой гэж үздэг. Нэгдүгээрт өөрийгөө идэвхжүүлэх буюу өөрийгөө идэвхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр жижиг хэмжээний зорилготой тийм хуримтлал байх нь. Жишээлбэл өөрийнхөө хобби байж болно. За бие бэлдраа хөгжүүлэх байж болно. За найзын төрсөн өдөрч байж болно. Өөр ямар нэгэн entertainment үйл ажиллагаач байж болно. За дараагийнх нь гинтийн хэрэгцээнд зориулсан. За гинтийн хэрэгцээнд зориулсан гэхээр энд олон зорилгууд байж болно л доо. Хүн болгонд энэ бол ялгаатай. За жишээ дурдъя. За гинт одоо гэрт томоохон хэмжээний цахилгаан хэрэгсэл эвдэрчлээ. За энэ асуултыг жишээлбэл сургалт хийж байхад хүмүүсээсээ ингээл асуухаар одоо яах вэ гэлдэг. Зээл аавна, лизинг аавна гих мэтчлэнгээр хариулдаг. Тэгвэл гинтийн хэрэгцээнд зориулсан энэхүү хуримтлал маань болохоор яг тэр зүйл зориулсан байна. За дээрэс нь санхүүгийн боловсролд энэ хуримтлалын хэмжээг нь зааж өгсөн байдаг. Ямар хэмжээтэй вэ гэхээр таны сарын орлогыг 3-аас 6 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй байвал зохимжтой гэж үздэг. Яагаад тэгж вэ гэхээр хэрвээ таны орлого тасарсан тохиолдолд ямар нэгэн байдлаар хүний орлого тасарч болох болно. За тэгэхээр таны орлого тасарсан тохиолдолд та 3-аас 6 сарын хугацаанд сандарч твдэлгүйгээр өрхийн амьдралчин хэвийн үргэлжлээд дараагийн орлоготойгоо залгах боломжийг олгодог ийм төрлийн хуримтлал юм байна. За дараагийнх нь ойрын ирээдүйд зориулсан. За хүн болгонд энэ ойрын ирээдүйн хугацаа ялгаатай. Хүн болгонд мөн ойрын ирээдүйд зориулж байгаа зорилго нь бас ялгаатай байх жишээтэй. За жишээлбэл юу гэж болох вэ? За аялалд явах гэж байгаа тийм ээ. Жуулчлах, гэр бүлээрээ аялах, зугаалах. За өөр орон байр байж болно. Наад хэрэг байж болно. Гих мэдчлэн хүмүүс одоо залуучууд бол сургалтын төлбөрөө ч гэсэн цуглуулах гэж болно. Гих мэдчлэн ийм нэг төрлийн зорилготой хуримтлал байх нь. За хамгийн сүүлийнх нь болохоор хэтийн ирээдүйд гэж байгаа. Дийлэнхтэй энэ дотор нэг хуримтлалыг авч үздэг. Энэ бол тэтгэврийн хуримтлал буюу өндөр наслахад хэрэглэхэд зориулттай хуримтлал байх ёстой гэж үздэг. За жишээлбэл бас энэ дээр ийм байж болно.
залуу гэрүүлүүд бага насны нэлх хүүхэдтэй тэгвэл тухайн тэр нэлх хүүхдийнхаа бүр мэрэгжил эзэмших, ихтэй сургууль сурах сургалтын төлбөрийг хуримтлуулах гэвэл энэ маань бас хэтийн ирээдүйд бас орж болно. Ер нь бол ийм дөрвөн төрлийн хуримтлалтай байх ёстой гэж үздэг. Гэхдээ энээс дээшээ бол хичнээн төрөл байж болно. За бас нэг асуудал байна. За хуримтлалаа эхлэхгүй байгаа хүмүүст бол ингээд зориг тавиад эхлэх юм бол хуримтлуулах эхлэлээ тавьж чаддаг юм а гэдэг талаар бид нар ярьчлаа. Тэгвэл бас нэг ийм асуудал байна. Тодорхой хэмжээгээр хуримтлал эхэлсэн боловч ерөөсөө нөгөөх нь арвиждаггүй. Тавьсан зорилгодоо хүрдэггүй. Ийм тохиолдол маш их байна. Тэгвэл энэ дээр ямар арга байдаг вэ гэхээр энэ хуримтлалын төлөлгөөгүй байсантай холбоотой байна. Хуримтлалын төлөлгөө гэдэг маань юу хэлээд байна гэхээр за одоо минь харагдаж байна. Хамгийн нэгдүгээр төлөлгөө гэдэг зүйл маань яах нь вэ? Зорилготой байх нэ. Тэгэхээр зорилгоо цаг хугацааны хувьд эренблээд хамгийн чухлаасаа эхлээд зорилгоо тавих нь. За тэгээд зорилго гараад ирэнгүүт ер нь бол шаардлагатай мөнгөний хэмжээг тодорхойлох хэлбэр хаа. За яг аялал жуулчлалд явах гэж байгаа тохиолдолд бол тодорхой хэмжээний тооцоолол хийж агаад хэмжээгээ гаргах байна. За тэгээд дараа нь төлөвлөгөө гэдэг зүйл маань хугацаатай байдаг. Хэрвээ та төлөвлөгөөндөө хугацаа тавихгүй бол магадгүй тэр маань 40-50 жилийн дараа биелж магадгүй. Хугацаа бол төлөвлөгөөнд маш чухал. За хуримтлуулах хугацаагаа тавьчихна. Ингээд хуримтлуулах хугацаагаа тавьсны дараа тогтмол хуримтлуулах дүнгээ бол за хүн болгон ялгаатай. За цалингийн орлоготой тогтмол сар бүр орлого орж ирж байгаа хүн бол тэр орлогоосоо сар бүр хийдэг ч гэдэг юм 14 хоногт нэг удаа гэх мэтчлээ. Тэрнээс гадна удирдлагын орлоготой хүмүүс байдаг. Тийм хүмүүс бол удирдлагын яг үедээ хийх. За одоо юу гэдгийг долларын мөнгнөөс хийнх гэж төлөвлөж болно шүү дээ. За тэгээд хамгийн сүүлд нь юу байдаг вэ гэхээр энэ маань миний орлогод эзлэх ямар хэмжээний хувь эзэлж байгаа юм бэ гэдгээ харах ёстой маа. Энэ бас үндэслэлтэй. За одоо ингээ банкнд хадгаламж нийлэх гээд очихоор юу тагаа очдөг вүлээ? Юу авч очих вүлээ гэж асуухаар иргэний үнэмлэхтэйгээ гэж хариулт. За мэдээж бүгд иргэнийхээ бичиг баримттай очино. Одоо тэгвэл та банкнд хадгаламжаа нийлэх гэж очиж байгаа бол юуны төрөнд өөрийнхөө зорилго төлөвлөгөөтэй очих нь байна. Ингээд зорилгоо банкны ажилтнанд танилцуулаад за би юу гэдгийг 3 жил 6 сарын дараа тэдэнд төгрөг хуримтлуулахаар зорилго тавьсан байна гэд банкны ажилтнанд өгөөд банкны ажилтан яах нь үндсэндээ яг тооцоолох мэргэжлийн ажлыг хийх нь шүү дээ. Та нар одоо ингээд хүүгийнхаа өгөөжийг тооцоод би сард хэдэн төгрөг хийх юм бол одоо тэдэн жилийн дараа тэдэн төгрөгтэй болох нь вэ? За энийг тооцоод надад хийгээд өгөө гэд. Ингээд банкны ажилтан таны зорилгод тохирсон хадгаламжийн бүтээгдэхүүнийг сонгож өгөөд ингээд хадгаламжаа нийлэх нэ. Хуримтлуулах явцад үүсэх саад бэрхшээл гэж маш их байдаг. Иргэдийн дунд ч тэр ер нь хүмүүсийн дунд байдаг нэг зүйл бол олж байгаа орлого маань хэмжээндээ одоо ерөөсөө ингээд зарцуулаад дуусчаад байна. Ийм тохиолдолд бид нар яаж хуримтлуулах юм бэ? Эн чинь хүрэхгүй шүү дээ, тийм ээ? Бидний хэрэгцээнд хүрэхгүй байгаа тохиолдолд бид нар яаж хуримтлуулах юм бэ гэж маш их яригддаг. Тэгвэл одоо энэ дээр хуримтлуулах зарчим гэж зүйл байдаг. Ямар зарчмыг ашигладаг вэ гэхээр орлого орж ирмэгц эхлээд хуримтлуулна. Эхлээд хуримтлалтаа мөнгө ихнэ шүү дээ. Тэгээд дараа нь зарцуулна. Ийм зарчмаар байна. Төрөөнийхөө зорилго төлөвлөгөөний дагуу орлого орж ирмэгц хуримтлалтаа хийчгээд тэгээд дараа нь зарцуулах нэ. За энэн дээр үндэслээд хэмжээ хэлж өгье. Хувь хүний санхүүгийн боловсролд энд бүр хувь хэмжээг зааж өгсөн байдаг. Хэрвээ та тогтмол орлогынхоо 20-с багагүй хувийг хуримтлуулж явах юм бол санхүүгийн доктортой байдлаа хадгалж чадж байна гэж үздэг. Мөн цаашлаад нэмэлт орлогынхоо 50-аас багагүй буюу түүнээс дээш хувийг хуримтлуулах ёстой гэж үздэг. Яагаад тэгж яах вэ гэхээр тогтмол орлогочин байж байгаа тохиолдолд нэмэлт орлого бол яах вэ? Нэмэлтээр орж ирсэн учраас таны амьдралд бол тэрийг одоо бүгдийг хуримтлуулсан байсан ч нөлөөлөх зүйл байхгүй. Тогтмол орлогоо та зарцуулаад явж байна. Гэтэл манай одоо жишээн дээр ингээд үзэхэд эсэргээрээ байдаг л да. Яагаад эсэргээрээ байдаг вэ? Одоо нэмэлт одоо зүг ингээд ороод ирсэн юм чинь баг бүгдийн тултал нь одоо бүр үрж зарж дуусгачээ сэтгэл амардаг тийм ээ. Тиймэрхүү жишээ бол байна. Уг нь бол бүр 50-аас дээш хувиар
түүнээс хуримтлуулах хэрэгтэй байдаг юм аа. За яагаад ингэж хувь хэмжээ яриад байгаагийн учир юу гэхээр ер нь бол хуримтлалт гэдэг зүйл маань орлогын хэмжээнээс хамаарддаг юм аа. Их орлоготой хүн ч гэсэн хуримтлуулахгүй байх тохиолдол байна. Та хэрвээ тогтмол орлогынхоо 20% буюу түүнээс дээш хуримтлуулж чадж байх юм бол та тухайн орлогынхаа хэмжээнд л амьдарч чадж байгаа учраас тэр орлогынхаа хэмжээнд л та санхүүгийн тогтвортой байдлаа хангаж чадж байгаа гэсэн үг байна. За бид нар орлогод эзлэх хувийн жинг энд байрлуулна гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ зорилгоудаа бүгдийг тавьж байгаа төлөвлөөд гараад ирэнгууд орлогод эзлэх хувийн жингээ нэмээд үзэхээр л 20% хүрж явах юм бол тийм ээ 20% хүрж явах юм бол за би чинь санхүүгийн доктортой байдлаа өөр гэрийнхаа юуг хангаж чадж байгаа юм биш үү гэж үзэх нь байна. За ингээд ерөнхийдөө хуримтлуулах хэвшил тогттлоо хүн ямар аргууд хэрэгэлдэг ямар шаттай амжилтлагатайгаар явж яж хуримтлуулагч болдсон бэ гэдгийг та бүхэнд товчхон тайлбарлаж өглөө. За ингээд анх туяа багшаагаа урья. Үн цэнтэй мэдээлэл өгсөн зочин багштай маш их баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Тэгвэл одоо бүгдээрээ зочин багшийнхаа зөвлснөөр өөрсдийн жишээн дээр хуримтлалын төлөвлөгөөгөө боловсруулж үзцгээе. Тэгэхээр хуримтлалт хамгийн чухал нь юун түрүүнд та хуримтлалын зорилготой байх ёстой гэсэн зорилгоо хамтдаа тодорхойлъё. Дэлгэцэнд маш олон зорилгууд харагдаж байна. За жишээ нь гадаад хэлний сургалтанд хамрагдах, гэр бүлээрээ аялах, йогт явах, гинтийн эрсдэлд бэлэн байх, хүүхдийнхээ ирээдүйн боловсролд мөнгө хадгалах гэх мэтлэн олон зорилгууд бид бүхэнд байж болно. За ингээд та зорилгоо тодорхой болгосон бол одоо уг зорилгыг биелүүлэхэд танд хичнээн төгрөгийн мөнгө шаардлагатай юм бэ гэдгийг тооцоолъё. Жишээ нь бүгдээрээ саяны зорилгоос нэг зорилгыг сонгон авъя. Ирэх зун гэр бүлээрээ аялах зорилго байж болно тийм үү? За тэгвэл энэ зорилгот маань ойролцоогоор хэдэн төгрөг шаардлагатай вэ гэдгийг та тооцоолон бодох хэрэгтэй. За ойролцоогоор 1,500,000 төгрөгтэй байхад та аялах боломжтой байна гэж бодъё. Тэгвэл энэ мөнгөө хоримтлуулахад танд хичнээн хэмжээний хугацаа юм байна. За 15 сарын дараа би гэр бүлээрээ явна гэж бодож байгаа бол уг хугацаагаа тавьж өгөх нь. За тэгээд нийт мөнгөө бүрдүүлэхийн тулд сар бүр тогтмол та хэдэн төгрөгийг хуримтлуулах боломжтой вэ гэдгээ тогтооно. За энд жишээ нь 100,000 төгрөгийг сард та хуримтлуулснаар гэр бүлээрээ аялах хуримтлалаа бий болгох нь байна. За мэдээж энэ сар бүр хуримтлуулах хуримтлалыг хаанаас олох вэ? Их үүсвэр нь юу байх вэ гэдэг нь чухал байна. Тэгэхээр гэр бүлээрээ буюу өрхийн орлогоос та сар бүр 100,000 төгрөгөө хуримтлуулна гэж төлөвлөх нь байна. За ингээд та хуримтлалын зорилгоо тодорхойлчихсан, төлөвлөгөөгөө гаргачихсан. Одоо хуримтлуулж эхлэх хэрэгтэй болж байна. Хуримтлалын маань нэг чухал хэлбэр нь хадгаламж буюу банкны бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр та хуримтлалынхаа зорилгод тохирсон хадгаламжийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх боломж бас бидэнд байгаа. Мөн хүүхдүүд маань ч гэсэн өөрийн гэсэн хуримтлалыг бий болгох боломжтой. Тэгэхээр гахаандаа өдөр болгон өөрийнхөө зорилготой чиглэсэн мөнгөн дүнгээ хийгээд идэвхтэй тууштайгаар хуримтлуулаарай. Та ч гэсэн өөрийн хуримтлалын төлөвлөгөөг боловсруулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Одоо өнөөдрийн хичээлээр бүгдээрээ юу хийснээ эргээд нэг санацгаая. Бид бүхэн хичээлийнхаа хүрээнд хуримтлуулах аргад суралцаж түүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар авч үзсэн байгаа. Дуслыг хураавал далай, дуусныг хураавал эрдэм гэж сайх үг байдаг. Таны өнөөдрийн хуримтлуулж буй мөнгө бүхэн ирээдүйн амьдралын баталгаа авах болно. Тиймээс хамтдаа хуримтлуулцгаая.